мянган охтны туурайн төвөргөө нь мянган эрсийн ухаан дуу сонсогдох Монгол төрийн голомт болсон домог түүхийн мэлгий хэрлэнгийн хөдаарл. Амар сайхан байцгаана уу. Та бүхэнтэйгээ би их түүхийн мэлгий болсон Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт орших хэрлэнгийн хөдөөгөөс мэдчилж байна. Энэ нутаг бол түүхэн нутаг. Хүн төрлөختний түүхэнд монголчуудын бүтээжүүлдээс нь гайхамшиг дурсгал болсон Монголын нууц товчоог их хуралдаа хурж их хааны ордос хэрлэнгийн хөдөөрлын 7 болдог шилхэнцэг хоёрын зургууж байхад булган жилийн хуран сард буюу 1240 оны 7 дугаар сард бичиж төгсгөө хэмээн дуусгасан байдгийг та бүхэн маань санаж байгаа байхаа. Тэрхүү түүхэн газар төрөлцөн ирээд байна. Хэрлэнгийн хөдөөрлөл нь Төв Азийн тэгш өндөрлөгт Монгол орны зүүн хойд хэсэгт Хинтийн нурууны өмнөд төгсгөлд Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт оршдог. Хөдөөрлөл нь Хинтийн нуруунаас их аван урссан Хэрлэн голын зүүн тийш тохорон урссан хэсэгт Хэрлэн баян улаан уул, Хэрлэн тоон уул хоёрын дунд далайн төвшнөөс дээш 1300 м өргөгдсөн 30 гаруй км урт 20 гаруй км өргөн цагаан тал газар юм. Хэрлэнгийн хөдөөрлөлийн баруун болон өмнө талаар нь Хэрлэн гол зүүн зүгт тохорон урсгах ба зүүн талаар нь нууц товчоон тэмдэглэгдсэн Сэнгүүр горхон буюу Цэнхрийн гол зүүн ургиш урсаж Хэрлэн гол цутгадаг. Ийхүү хоёр голын дунд арал хэлбэрийг үүсгэж усан хүрээллийн дунд оршдог учраас хөдөөрлөл хэмээн нэрлсэн байх гэж үздэг. Хөдөөрлөлд аваргийн гол, аваргийн аршаан болон хөдөө нуур, тосон нуур, замагт нуур, цагаан нуур зэрэг нуурууд бий. Мөн Дэлгэр хаан сумын төв, авраг тосны аршаан сувлал амралтын газар, Хүннүү хөдөөрлөл жуулчны бааз, түүх археологийн музей болон үүх түүх өгүүлсэн олон газрууд байдаг. Зүүн 5 аймгийн Утрын бүс нутаг болсон Монголдо алдартай мянган уйлжотой Хэрлэн баян улаан уулын Хэрлэн гол руу төрж орсон үзүүр хэсэгт их улаан толгой, баг улаан толгой, олон овоо гэх мэт нэртэй 7 жижигхэн толгой байдаг. Үүнийг нутгийн хүмүүс долоод гэж нэрлэдэг. Энэ газар орныг одоо та бид дээрээс нь харж байна. Энэ нь Дэлгэр хаан сумын долоод багийн нутаг. Харин эрдэмтэн судлаачид үүнийг Монголын нууц товчоон тэмдэглэсэн 7 болдог гэж үзсэн байдаг юм. Мөн 7 болдог зүүн зүгт аваргийн голын зүүн талд Хэрлэн тоон уул байдаг. Нууц товчоонд газар зүүн байршлаар нь шилийн цэг буюу шилхэнцэг хэмээн тэмдэглэсэн байна гэж үзжээ. Аваргийн аршааны дэргэд Аршаан дэрсний ухаа гэдэг газарт байгаа эртний сүүрэн газрын түүрийг аваргийн түүр гэж нэрлэж байгаа ба Монголын эзэнт гүрний анхны нийслэл энд оршиж байжээ гэж эрдэмтэн судлаачид санал нийлсэн байдаг. Аваргийн түүр гэх болсон энэ газар оронд 1969 онд археологч эрдэмтэн Хөдөөгийн Перлагс нь гүймхэн малтлага хийж үзээд 13 дугаар зууны үеийн Чингисийн авраг ордны үлдэгдэл мөн гэж үзсэн байна. Мөн их эрдэмтэн Цэндийн Дамжин Сүрэн агс нь авраг гэдэг нь эд агуурс, уурхаа, агуулах гэсэн үгстэй нэг гаралтай альва юмсыг агуулах, хадгалах гэсэн утгатай үг өгөөд сунжраад авраг болжээ. Харин баруун Монголд уурах гэж зөөрийн нэр байна хэмээн тайлбарсан нь бий. Энэ түүрийг малтахад 4.5 ам дөрвөлжин талбайтай 4 хэсгээс бүрдсэн 13 хэрэв барилгын үлдэгдэл илэрсэн бөгөөд үүнээс олдсон олдруудаар музей нээсэн байдаг юм. Одоо ч бас судалгааны ажил хийгдэж байгааг та бид харж байна. Аварг нь Чингис хааны ордуудын нэг бөгөөд анхны сүүрэн хэлбэрийн нийслэл хэмээн олон судлаачид нотолсон байдаг. Үүнээс үзвэл авраг орд нь тухайн цаг үед их хадад захирагдж байсан улс орнуудаас алуу татварт өргөсөн хүнс эд агуурс барааг хадгалдаг байсан их Монгол улсын Эрдэнэс хөрөнгийн сан гэж хэлж болох үз өндөр дээд өгдийцийн ариун дагшин их хот байсан бололтой. Энэ газар орны байдлыг очиод ажвал Чингис хааны авраг орд нь Хэрлэн баян улаан уул, Хэрлэн тоон уул, Хэрлэн гол, Сэнгүүр буюу Цэнхрийн гол дөрвийн дундх нүдалдам цагаан хөдөөд орших нууцлалтмал байршилтай сүүрэн байжээ гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ мэтчлэн хэрлэнгийн хөдөө орчмын газар орны нэр байршлыг Цэндийн дамнын сүрэн хөдөөгийн Перле зэрэг манай нэртэй эрдэмтэн судлаачид хэрийн судалгааны ажлын үр дүнд олж тогтоожээ. Тиймээс энэ газрыг нууц товчооны төгсгөл бичиж тэмдэглэсэн, нууц товчоог бичиж дуусгасан газар мөн гэж үзэж, энэ түүрийн баруун хойно дэнж дээр 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор номын гэрэлт хөшөө босгосон байдаг. Харин одоо та бүхэндээ энэхүү хөшөөг харуулъя. Нууц товчооны номын гэрэлт хөшөөний ерөнхий байдлыг та бид харж байна. Энэ хөшөө 4 м өндөр, нүүрэн талд нь их хааны хөргийг босоо байдлаар төрсөлж, дээд талд нь Монголын нууц товчоо гэж монгол бичгээр сийлж бичжээ. Бусад талуудын дээд доод талаар нь тухайн үеийн Монголын олон өвөг аймагуудын сүл тамганууд, дунд хэсэгт нь Мортонбаатар эрсийг дүрслэн сийсэн байна. Хөшөөний баруун талд нь их хуралдаа болж, булган жилийн хуран сард хэрлэнгийн хөдөө арлын 7 болдог шилхэнцэг хоёрын зуур хааны урд бууж байхад бичиж төгсөө гэсэн Монголын нууц товчооны төгсгөлийн үгийг бичжээ. Гэдэг бол тухайн өвөг аймгийг харь илэгтнүү халуун саднуу гэдгийг нь таньж мэдж болдог тэмдэг болдог гэж ярьдаг. Энэ мэт тамганы талаар маш олон зүйлийг хэлж ярьж олон сайхан ховор нандин дурсгалуудыг үзүүлж харуулж болно. Гэхдээ энэ удаад энэ сэдвийг орхиё. Та бүхэндээ хэрлэнгийн хөдөө харуулъя. Монголчуудын байгуулсан Сүүлчийн хаан тус болох Зүүн гарын хаан тусын хаан Галдан бошигт манжин их зэрэгтэй байлдаж байсан гэх хэрлэн тоон уул хөдөө арлын зүүн талд бас нэгэн түүх өгүүлэн униартаж байдаг юм. Энэ ууланд Манжингийн Хамгалан хаан Ойрдын Галдан бошигт хаантай байлдсан тухай бичиж үлдээсэн дурсгал байсан ба түүнийг Сөддийн цагаан чулууны буюу тоон уулын бичээс гэж нэрлэдэг. Уг бичээст 1696 онд Манж Чингисийн эзэн хаан Инх Хамгалагийн зэрэг Галдан бошигт хааны сэрэгтэй байлдаж дийлсэн тухай өгүүлжээ хэмээн тайлсан байдаг. Хэрлэнгийн хөдөө арал нь Монголын эзэнт гүрний анхны нийслэл оршиж, хааны их орд төвлөрч, их хуралдаа хоролдож, өгөөдөө мөнх гэх мэт хаадаг хаан ширээнд өргөмжилж, үе үеийнхаа төрийн хэргийг хилцэж байсан Монгол төрийн голомт болсон дэлхийн эзэнт гүрний алтан бичээс Монголын нууц товчоо бичигдэж дууссан түүх нутаг юм.
дүүхийн хөлгийг Монгол төрийн голомт болсон энэ нутаг үүх түүх өгүүлэн өвдөөцийн улмарыг гэрчлэн шивнсээр 100 хилээж түүх домог болон оршиж байна. Хөдөө харалд байгаа энэ удаад үзүүлж амжаагүй өв соёл уламжлалын улбаа болох үйц зарим нэгэн бодит зүйлийг уламж болцоо гарвал хожим хоон үзүүлж харуулахыг хичээнэ. Домогт хэрлэнгийн хөдөө арлаас бэлтгэсэн мэдээлэл энд хүргээж жаргаая. Та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Дараа иргэн уулзтлаа түр баяртай.